Энэ өдрийн мэд төргий тэр энэ мансууруулах эм болон сэтгцэд нөлөөлөхийн бодистой холбоотой хууль 2002 оноос хэрэгжээд явж байгаа. Тэгээ одоо ингээд шинжилсэн найруулгаар засагдах гэж байна. Тэгээ хуулийн төсөлтөө ингээд танилцахад нэг тийм хариуцлага гэдэг үгэнд л хариулт авмаар байна. 2002 онд яг энэ хууль батлагдах үед энэ мансууруулах эм сэтгцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг 2 батлагдаад 2 гараад тэг өнөөдөр болохоор бараг 150 дахин өссөн байгаа байхгүй. Тэгээ энэ хууль гараал тоонуудыг нь гаргаж ирсэн байдлаараа 150 дахин өссөн. Тэгэхээр магадгүй та хэдийн хариулт нь тийм учраас энэ хуулийг орж ирж байна гэх баг. За ингээд мэргэжлийн ялалтын байгууллага эргэж байгуулагдах хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ ингээд муудаад байна гэдээ бас хариулж магадгүй. Тэгвэл мэргэжлийн ялалтын байгууллага энэ үед чинь байгаад байхгүй болсон мөртлөө танаа энэ хуулийн төсөл дээр байгаа бүх статистик чинь дандаа өссөн байна шүү дээ. Тэгэхээр энэ мэргэжлийн ялалтын байгууллагатай хамаатай зүйл биш ах шүү. Тэр яг хаана нь алдаа гараад хаана нь хариуцлагагүй байгаа учраас энэ гэмтрийн асуудал нь тогтмол өсөд байгаа юм. Тэг яг энэ хууль дээр яг юу нь энийг засах юм? Одоо шинжилсэн хариулгын та хэдий оруулж ирсэн дээр тэгэхээр энэ хариуцлага алдсан л байгаа шүү дээ. Тэгээ хариуцлагыг одоо яаж одоо яг яах вэ? Энэ хууль шинжилж найруулагдсанараа одоо энэ хариуцлагагүй байдлыг яаж засах вэ? Миний яг үндсэн асуулт энэ байна. Тэгээ ингээд энэ уруулан хэрэглэх эрсдэлтэй эм бэлтгэл гэдэг нэр томьёог харж. Тэгээ ингээд сүүлийн 8 жилийн хугацаагаар 17 төрлийн мансууруулах сэтгцэд нөлөөт болон уруулан хэрэглэх эрсдэлтэй эм бодисыг хүн тунгаар илэрхийлбэл гэж хаад 419,900 хүн тунтай тэнцэхэр байна. Тэгээ яг олон улстай хаана явж гин гэсэн үг юм. Абсолют тоогоор өгч юм. Энд их юм уу, бага юм уу? Энд яг хэрхэн яаж бид нар санаа зовж, засаж сайжруулах гэж явах ёстой. Тэгээ цаашдаа яаж хяналтыг сайжруулах вэ? Хилцэсгэ явж байгаа учраас яг хууль дээр яаж тусгасныг нь асууя. Тэгээ цаашдаа яахыг нь мэдээж дараагийн ажлын хэсэгт нь ороод ажиллаж болох бах. За ингээ 3 дахь асуулт нь болохоор гэмт хэрэгт холбогдсон иргэд. Нөгөө 2002 оноос хойш тасралтгүй өсөд байгаа гэмт хэрэгт холбогдсон этгээдээ та боловсролын түвшнөр нь судалжээ. Дээд боловсролтой хүмүүс нь 22% байна гэж. Ер нь ингээд энэ зан үйлийн хувьд нь урьдчилсан сэргийлэх байдлаар боловсролын байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй юм шиг. Яг энэ боловсролын байгууллагатай хамтарч ажиллах агуулгыг энэ хуулийн төсөлд хаана суулгасан? Энэ 3 асуултанд хариулт авчаад өргөжлүүлээ асууя. За ажлын хэсэг хариулъя. Дэд сайд мөнх эрдэнэ. За уянгаа гишүүний асуултанд хариулъя. За үнэхээр бас энэ хар тамхи бол үнэхээр тахал болсон, хар тахал болсон. Үндэстэнд амлсан гэмт хэрэг маш нарийн зохион байгуулалттай, маш их мөнгө эргэлддэг ийм одоо гэмт хэрэг. За энэ гэмт хэргийн гаралт бол анх хууль батлагдсанаас батлагдж явах үедээ харьцуулахад бол үнэхээр өссөн. Анх бол одоо 2 гэмт хэрэг үлдэгдэжсэн гэсэн статистик мэдээлэл байвал өнөөдөр энэ тоо жилд одоо 233 болж дунджаар өссөн ийм сэтгэл хэмжиглүүлсэн тоо мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг бол ер нь зөвхөн одоо хар тамхитай тэмцэх албыг ажилуулах, цагдаа хуулийн байгууллага ажиллахаас гадна урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх, эцэг эхчүүдийн насан турш хүмүүсийн хараа хяналт энэ талаарх боловсрол мэдлэгийг дээшлүүлэхээс эхлэх ийм олон зохиц ажлаас хамаарж байгаа. Тэгэхээр бид бол яг бас энэ дээр алдсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх энэ чиглэлээр хийх ажлууд бол дутуу хийгдэжсэн учраас бас бид бас санаа зовоох юм төвшөнд хүрсэн. Тийм учраас үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс ч гэсэн хууль сахиулах байгууллага, хууль зүйн дотоод хэргийн яам засгийн газарт бол удаа дараа чиглэл өгсөний үр дүнд бид бас энэ нэгдүгээр эрх зүйн орчноо шинжилье гэж цаг үеийн шаардлагад нийцүүлж эрх зүйн орчноо шинжилье. Хоёрдугаарт хууль сахиулах байгууллагуудаа бэхжүүлье. Гуравдугаарт энэ урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх чиглэлээр дараа нь энэ
нэгэн донцсон хүмүүсийг сэргээн засах нийгэмшүүлэх чиглэлд энэ олон улсын стандартуудыг нутагшуулах, хэрэгжүүлэх чиглэлээр энэ чиглэлээр бас нэгэнт одоо үйл ажиллагаан сайжраад чигдрээд явж байгаа төрийн бус байгууллагууд байна. Эдрийг дэмжих энэ цогц талаас нь харахыг аль болох хичээсэн. Тэгэж одоо хуулийн төслийг боловсруулсан. Одоо өчигдөр төгөлдөр үйлдэлж байгаа хууль бол жишээ нь 4 бүлэг 18 зүйлтэй өөрөөр хэл маш цомхон зохицуулалттай. За ял шийтгэлийн бодлого гэхэд л одоо эрүүгийн хуулийн 5 одоо зүйл ангиар ял шийтгэх ийм бодлого хэрэгжиж байгаа. Маш олон нийгэмд аюултай үйлдэл, хүнд хоровшигтай гэмт үйлдэлүүд эрүүгийн хуулиар зохицуул ял шийтгэлийн бодлогыг шийдэхдэггүй зөрчлийн хуулиар торгуулад өнгөрөх ийм одоо нөхцөл байдал байсан. Тийм учраас энийг бүхэлд нь өөрчлөх ингэж одоо концепцээр боловсруулсан. Бидний боловсруулсан хуулийн төсөл бол 11 бүлэг одоо 76 зүйлтэй. За бид дагуулдуулаад 41 хуулийн төсөл боловсруулсан байгаа. За энэ хуулийн бүгд өөрөө бол холбогдох одоо хууль сахиулах байгууллагууд, эрүүл мэнд, боловсролын байгууллага, тагнуул, гайл, цагдаа, хар тамхитай тэмцэх алба, за төрийн захиргааны төв байгууллага. Нөгөө талаас энэ бол маш олон байгууллагуудын ажлын За гишүүн тодруулж ирсэн. За тайлбарыг ер нь сонслоо хуулийн төслийг дэмжиж байгаа л да. Яг аль хэсэгт нь анхаарах ёстой, яг яаж сайжруулахын, хариуцлагын яахын гэдэг дээр оноогоод өөрийнхөө асуултанд өөрөө хайгаал нэлээх ажиллах хэрэгтэй байна. Тэгээ ажиллая. Гэхдээ нэг зүйлийг асуумаар байна. Яг тэрийг одоо хариулахдаа яг хуулийн тэрийг нь хараарай гэж хэлээрэй. Тэгэхээр улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргийг мэдээж илрүүлж байгаа. Тэгээд миний түрүүний дурдсан тэр 150 2002-оос хойш 150 дахин өссөн статистик бол хамаагүй дарсан тоог гэж бодож байгаа. Сайн илрүүлж чадаагүй л. Тэгээд зөв илрүүлнэ гэдгээс гадна гарч болцшгүй нөхцөл байдлыг таслан зогсооно гэдэг дээр хуулийн төсөл тусгагдсан зүйл байна уу? Эрсдэлд орхоос нь сэргийлнэ гэсэн агуулга яг хаана суусан бол? За ажлын хэсэг 4-р микрофон. За оюунгаа гишүүний асуултанд хариулъя. Хуулийн төслийн 8 дугаар бүлэг, за мөн хуулийн төслийн энэ төрөөс баримтлах бодлоготой холбоотой асуудлыг зохицуулсан. За би одоо заалтын танд хараад хэлье. 2 дугаар бүлэг. Энэ 2 бүлэг дээр бол энэ төрлийн гэмт хэрэгтэд тэмцэх төрийн байгууллагуудын хүлээгчиг үүрэг, хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулахтай холбоотой тодорхой заалтууд байгаа. Тэгээ бид бас мэдээж одоо хин нэгэнд одоо хариуцлагагүй ажилласан гэхээс илүү бид цаашдаа яаж энэ ажлыг сайжруулах вэ? Эрх зүйн орчны хүрээнд яаж сайжруулах вэ? Энэ байгууллагуудын уялдаа холбоо хангагдаж өгөхгүй. Тийм учраас энэ олон байгууллагуудын оролцоо, эрүүл мэнд, боловсрол, хууль сахиулах байгууллагууд одоо сэтгэл